Уг найрамдах Солонгос улсын Гамбо аймгийн Чунчон хотод байрлах улсдаа нэр хүндтэй халиын их сургууль нь 1982 онд байгуулагдсан бөгөөд Сөүл хотоос машинаар явхад нэг цаг зарцуулагдана. 270 мянган хүн амтай Чунчон хот нь улсынхаа аялал жуулчлалын бүс нутагт байрладаг учраас байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар агаар ус сайтаагаараа алдартай. Тул сургууль Викер гэсэн уранд үйл ажиллагаа явуулдаг учраас оюутнуудаа энэ тэргуун чуулждаг нь гадаад оюутнуудад суралцах таатай уран сал бүрдүүлдэг байна. Энэ нэр хүндтэй сургууль UBS-с зохион байгуулдаг Universe байсан наадмын шилдэг орцогчид суралцж байгаа. Тийм учраас авиаснууд маань ямар орчин нөхцөлд хэрхэн суралцж байгааг харуулахаар халиын их сургуулийг манай сурвалжлах групп зорилоо. Гамбо аймгийн Чунчон хотод байрлах халиын их сургуулиас бидний 3 дахь өдрийн аялал эхэлсэн юм. Сургуулиас холгүй байрлах буудлаас 10 минут гэртээ алхахад асар том байгууламж бүхий сургууль биднийг угтаж авлаа. Ихэм үзэгчдээ та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. UBS телевизийн сурвалжлах групп яг одоо Солонгосын халиын их сургууль дээр хүрэлцэн ирээд байгаа. Тэгэхээр өнөөдрийн хувьд гэвэл сэтгэл догтлоосон хамгийн тийм сайхан оргил үе ялаа. Ягаад гэвэл Universe Best Songs тэмцээн уралдааны маань хоёр хөөрхөн оролцогч Од баяр насан буян хоёртойгоо уулзлаа. Монголчуудтайгаа мэдчихсэн үү? Үнэхээр сэтгэл хөдлөж байна. Тэгээд Монгол оюутнуудыг хариуцсан халиын их сургуулийн ажилтан Сүнжитэй асуулзж байна. Тэгээд ер нь манай Монгол оюутнуудын талаар ямар сэтгэлтэй явдсан болоо Монгол оюутнуудыг юуны төрөнд бас нэг тодорхойлж хэлээсэй гэж би хувьдаа хүсэж байна. Тэр манай Universe хоёр оролцогч. 네, 안녕하세요. 지금 한림대학교에 сайн байна уу? Би халиын их сургуулийн гадаад харилцааны Монгол оюутан хариуцсан менежер байна. Манай суралцдаг. Ихэнх нь Солонгос хэлний бэлтгэлд мөн үндсэн болоод магистрт. Энэ хоёр оюутны хувьд ярил би өөрөө Солонгосын Инчон онгоцны буудлаас тосон авчирч байсан учраас миний хувьд их дотн байдаг. Солонгос хэлээ маш идэвхтэй сайн сурч байгааг нь харахад надад үнэхээр сайхан байдаг. Мөн дууг үнэхээр гоё дуулдаг. Маш аяаслаг оюутнууд шүү. Энэ хоёр оюутнаараа дамжуулаад монголчуудад сургуулиан танилцуулж байгаадаа баяртай байна. Манай Universe хоёр оролцогчийн хувьд бол Солонгос дээрээ дэлхийдээ хангуг саран болсон биз дээ. Одоо ирээд угаасаа хангуг саран байсан л та. Тэгээд яг хүсэл мөрөөдөлтөө одоо хүрэхийн тулд маш олон зүйлүүдийг давсан. Universe Best Songs тэмцээн уралдааны амжилттай даваад өнөөдөр энд байгаа бол бас энд хүрэлцэн ирээд одоо хамтлаг дуучдыг бэлддэг тийм агентлагт очиод шалгуулсан байна л да. Солонгост 3-таа ордог. Тэгээд шалгуулсан чинь шүүгчд нь маш их таалагдаад дараачийн удаад магадгүй Солонгост өөрийгөө сорихтын боломж бол одоо ирд байна. За насан буянгийн үед угаасаа Монголын номер 1 дуучны шав болохоор энд бол өөрийгөө бэлдээд Монголдоо илүү дэлхийн уран бүтээлээ бас хийчээд дараа нь гадагшаа гарах болоо гэж би хувьдаа бодож байгаа. Ингээд манай Монгол оюутнуудад миний хүүхдүүдэд сэтгэл гаргаж тасч аваад энд монголчуудыг маань бас ингэж хариуцж ажиллаж байгаа Мон Сүнжэд бас баярлалаа гэж хэлхийн зүйтэй болоо. Бүгдээрээ баяр хүргье. 감사합니다. Тэгээд халиын их сургуулиар үзэгчтэй хамтдаа аялаараа энд манай Монгол оюутнууд хэрхэн яаж суралцж байгааг бүгдээрээ хамтдаа харцгаая. Тэд ямар хоол иддэг, ямар байранд амьдардаг, ямар орчинд суралцдаг бэ гэдэг миний сонирхлыг татаж байна. Яагаад гэвэл бидний бас очсон Конжу урлагийн дээд сургууль бол үнэхээр сайхан сэтгэлийг төрүүлсэн. Тэгвэл халиын өшөө том сургууль гэсэн манай Монгол оюутнууд бас нэлээдгүй их байдаг гэсэн. Нийтдээ одоо хэлний бэлтгэд одоо 40 оюутан байдаг бол үндсэн ангид 10 гаруй оюутнууд одоогийн байдлаар суралцж байгаа гэсэн мэдээлэл байна. Тийм болохоор тэдгээр оюутнуудтайгаа хамтдаа уулзцгаая. Орой насан буян маань бас ямар нэг байдлаар урлагийн номер үзүүлнэ гэсэн мэдээлэл байгаа. Тэр гинтийн билгийг бас үзэж сонирхмоор байна. Ингээ хамтдаа явах уу? За явцгаая. Хэрвээ та халиын их сургууль суралцахаар шийдсэн бол хүссэн хөтөлбөрөөр сонгож суралцах боломжтой. Мөн дээр нь англи хэл дээр хичээл нэмэгцээр байгаа нь гадаад оюутнуудад давуу талыг бүрдүүлдэг. Дэрэгдээ 6 том эмнэлэгтэй учраас амьдрал судлалын ухаан, био шинжлэх ухааныг цөм болгож өргөн цар хүрээтэйгээр судалгаа явуулсаар ирсэн. Энэ нь анагаах ухаан, сувлаг ухааны чиглэлээр суралцах оюутнуудад илүү боломжийг бүрдүүлдэг байна. Ингээд халиын их сургуулиар хамтдаа айлцгаая.
Сонсогчтой Халим их сургууль дээр хүрэлцэн ирээ та бүхэнтэйгээ яг одоо танилцуулахад бэлэн болоод байна. Миний энэ зогсож байгаа байгууламж бол Халим их сургуулийн улсдаа 1-р ордог номын сан байгаа. За энэ номын сан бол доошоо 2 давхар дээшээ дахиад 5 давхар байдаг гэж байна. Тэгэхээр үндсэндээ 7 давхар тэр чигтээ номын сан гэдээ бодохоор яг харахгүй улсдаа 1-р орохоос өөр аргагүй юм. За Халим их сургуулийн түүхээс ярих юм бол юм догсон хэмээх энч мэрэгчлээ хүн өөрийнхөө одоо сонирхлын дагуу Халим их сургуулийг үндэслсэн. Тэгвэл өнөөдрийн одоо 30 жилийн түүхэндээ нийтдээ 40 гаруй одоо салбар сургуультай. За мөн түнчлэн 40 гаруй чиглэлээр одоо оюутнуудыг боловсон хүчин болгон бэлтгэдэг ийм томоохон хэмжээний сургууль юм байна. Энэ сургуульд бол манай Universe Best Songs тэмцээн уралдааны маань шилдэг оролцогч Од Баяр, Насан буян хоёр суралцж байгаа. Од Баярын хувьд бараг 1 жил болсон бол Насан буян дөнгөж саяхан багш Сарант байдаг Америкийн нэгдсэн улсаар тоглолтоо хийчихэд энэ хүү сургуультай хүрэлцээрээ суралцж байгаа. Ингээ бүгдээрээ хамтдаа Монгол оюутнуудын суралцдаг Халим их сургуультай танилццгаая. Ийшээ ороход номын сан. Халим их сургуулийг үндэслэгч Юн Доксоны хөшөө бол энд байгаа. Яг үндсэн номын сангийнхаа доор байж байгаа. Тэгээ энэ номын сангийн хувьд тэгвэл 650 мянган номтой. Сургуулийн хувьд нийтдээ яг магистр, докторанттайгаа нийлэх юм бол 9000 орчим оюутнуудтай, олон улсын оюутнууд байдгаас онцлогтой. Халим их сургуулийн бас нэгэн онцлог гэх юм бол улсдаа шилдэг 11 сургууль багтсан бөгөөд заах аргачлалаараа 5 дугаарт орсноор энэ сургуулийн чанар чансаа бас харуулж байгаа. Тэгээд бодохоор Монгол оюутнууд маань энд бас суралцж байгаа нь үнэхээр бас бахархууштай санагдаж байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа номын сангаар ногцгоо. Ерөнхийдөө сургуулийн дотоод засал маш цэвэрхэн бөгөөд энгийн. Тэгээд бүх зүйл нь ойлгомжтой. Мэдээж олон улсын номын сан оюутнуудтай ямар нэгэн үн чөлөөгүйгээр энд байгаа 650 мянган номыг бол чөлөөтэй үзэж сонирхох боломжтой 40 гаруй чиглэлээр оюутнууд суралцж байгаа учраас бүх төрлийн номууд энд байгаа гайхалтай. Эндээс ингээ харахад нөө өсгийнхаа дараалалаар байгаа юм шиг байна. Энэ зөвхөн нэг давхар нэг л бодохоор үнэхээр гоё санагдаж байна. Энэ олон номоос Халим их сургуулийн энэхүү номын сан нийтдээ 650 мянган номын фонттой гэж бодоход ямар том хэмжээний номын сан бэ гэдэг нь ойлгомжтой байгаа маань. Энэ номын сан бол бүгд найрамдах Солонгос улсын хэмжээнд 1-р ордог. За сургуулийнхаа хувьд гэвэл шилдэг 11 сургуульд багтсан. Заах аргачлалаараа бол 5-дугаарт орсон гэж бодоход Халим их сургууль ямар том мөн түнчлэн хэр цаг хүрээтэй сургууль вэ гэдгийг мэдэгдэж байгаа. За манай Монгол оюутнууд бол Халим их сургуульд маш их илбэг суралцдаг. Харин өнөөдрийн байдлаар гэх юм бол 100 шахам оюутнууд байгаа гэсэн мэдээлэл байгаа. Эдний дундаас бол манай Universe Best Songs тэмцээн уралдааны маань Од Баяр, Насан буян хоёр бас энэ урлагийн чиглэлээр суралцах юм хүсэлтэй байгаа юм лээ. Ингээ бүгдээрээ хамтдаа Халим их сургуулийн номын сантай татан танилцъя. Энүүгээрээ бол маш олон зүйлүүд байгаа. Халим их сургуулийн зүгээс гадаад оюутнуудтай ихээхэн анхаарал хандуулах нь том жижигхэн зүйлээс мэдрэгдэж байна. Ямар нэг зардал хийгээд хичээлийн хуваарийг зөвхөн Монгол оюутнуудад зориулан монголоор бичиж байрлуулсан нь дотн сэтгэлийг төрүүлж байсан. Халим их сургууль дотроо бакалаврын зэрэг болох 8 салбар сургуультай, мастер докторийн 7 чиглэлийн сургалтанд нь нийтдээ 8000 гаруй оюутан хамрагддаг гэж бодохоор хэр зэрэг том сургууль гэдгийг харагдаж байна. Мөн гадаад оюутныхаа тоог ихсэхийг чухалчлан оюутан солилцоо, тэтгэгдэлт хөтөлбөрийг бусад улс орнуудын ихтэй сургуулиудад тогтмол санд болгосоор иржээ. За манай Насан буянчин бүгд найрамдах Солонгос улсын Халим их сургуульд ирээд хэд хонж байгаа вэ? За уул нь бол 9 сарын 25-нд ирсэн гэдэг. Дунд нь бас нэг алгасан л та. Америк руу тоглолтоор 3-7 хоног яваад хичээлээ хасцсан. Тэгээ одоо хичээлээ нөхөж үзээ шалгалтаа өгөөл явж байна. Одоо удахгүй 1-р левелд төгсөх шалгалтаа авахгүй. Халим их сургуулийн хилийн бэлтгэл үндсэн 3 шаттай гэж байна. Тэгээд анх нь олныг 2, дундныг 2, гүнзгийнийг 2 гэдэг нийт 6 шат. Тэгээд 4 семестр тутам нэг одоо хичээлийн бол 2 гадаад оюутнууд өнгөө сурцах боломжийг олгохдаг гэсэн. Тэгэхээр чи ер нь ямар байдлаар сурцсан гэж бодож байгаа юм? Сайн сурахыг л бодож байна гэдэг. Одоо ирээд удаагүй байгаа болохоор одоохондоо бас яг сайн болж амжааг байгаа. Тэгээд ямар ч байсан тэмцээндээ 2 дугаар байранд ороод яг жил энд өнгөө сурах хэрэг олгосон UBS телевизийн хамт олонд
бас World Choreography хамт олондоо баярлалаа гэж зүйтэй болгож бодож байна. Тэгээд маш их баяртай байгаа яа гэвэл ингээл бас тий Монголд ингээл дуулаад ингээл явж байхад өөр орчил оюутан болоод яхаар аюу сонирхолтой одоо дөнгөж нэгдүгээр левел төгсөж чинь 1 жилийн хугацаанд би 4 левел төгсөх юутай ёстой. Тэгээд ямар ч хэсэн 4 левел төгсөөд цаашдаа солонгос улс суралцах уу эсвэл одоо өөр гадагшаа суралцах уу одоохон яг шийдэж явж байгаагүй. Насан буянгийн ажилласнаар ер нь халимаг сургуулийн давуу тал нь юу байсан? Солонгосын 100 гаруй их сургуулиудаас халим их сургууль 27-т ордог сонссон. Тэгэхээр бас маш том сургууль гэж бодож байна. Тэгээд дээрэс нь солонгос хэлийг Монголд ч юм уу өөрийнхөө эх орнд сурахаас илүү яг эх оронд нь ирж сурна гэдэг нь дэш давуу талтай. Хоёрдугаарт сургалтын систем орчин надад бас их таалагдсан. Ягаад гэвэл яг ингээд оюутны байрныхаа ажилд ингээд хичээлдээ яваад орчин. Тэгээд номын сандаа ороод хичээлээ хийчин. Хичээлээ хийхгүй байхын тий аргагүй яг бүх нөхцөл болцоо нэг дор төвлөрсөн учраас ингээд яг ингээд сурахад бүх анхаарал цаг хугацаагаа зарцуулахад яг боломжтой. Тэгээд анх ирэхэд нөгөө яг үнэндээ би нэг ч үсэг мэдэхгүй ирсэн баггүй. Тэгсэн чинь ингээд шууд ингээд ирсэн чинь солонгос багшаар шууд хичээл ордог. Тэгээд нөгөө солонгос багштай учраас хүн үсээгүй тэгээд ингээд сонссоор байгаа ингээд бүр яалчгүй ингээд ирэх юм бэл ш. Тэгээд яг анх тэгжсэнийгаа бодвол одоо бол бас арай л нэг өөр болж байгаа. Тэгээд гих мэтчлэн бас давуу талууд байна. Над маш таалагдж байгаа. За одоо 11 цаг бид нэр завсарлагаанаар нь орж ирсэн байгаа. 12 цаг Монгол оюутнуудтай хамтдаа хооллон тэгээд хичээлийн талаар явуулсан. Насан буяны хувьд ирээд удаагүй байгаа учраас солонгос хэлний анхан шатны ангид суралцж байлаа. Тэрээр сургуулийнхаа оюутны байранд байрлаж байгаа бөгөөд сургуулийн орчин нөхцөл, дотор байрны хамгаалалт, орчин таатай байдлыг бүрдүүлсэн нь хэдийн ярианаас мэдрэгдэж байсан. Бид хичээлийн дараа оюутны байраар айлчлах болно. Монгол оюутнуудын ихэнх нь одоо анхан шатны курс сурдаг. Тэгвэл анхан шатны курсын багш Ан Жонхбатай одоо уулзж байна. Тэгэхээр оюутнуудын хувьд хэлж байгаа зүйл гэвэл багш нар маань үнэхээр ийдэг. Тэгээд бид нар бүр сурахгүй байхын аргагүйгээр чин сэтгэлээсээ заадаг. Тийм ч учраас бид нар сургуультай маш их хайртай солонгос хэлийг амархан сурдаг гэж байсан. Тэгээд манай оюутнуудын талаарх сэтгэлээ хэлэхгүй юу. Ер нь зөвхөн солонгос хэлний багш гэлтгүй бүхий солонгосчууд хүмүүстэй их ээлдэг халуун дулаанах хэлнээр байна. Монгол оюутнуудын талаар ярил зөвхөн солонгос оюутан гэлтгүй бүхий л гадаад оюутнуудтай харьцуулахад их эрч хүчтэй, идэх зүтгэлтэй байдаг нь надад их гүнзгий сэтгэл төрүүлдэг. Манай сургуульд суралцахад маш тогтвортой орчин бүрдүүлсэн. Зөвхөн солонгос хэл сурахаас гадна олон үндэсний соёлыг мөн сурах боломжтой учраас ирж суралцаарай. За одоо бид нар одоо 2-ын анги дээр хүрэлцэн ирээд байна. Манай одоо чи Universe Best Songs тэмцээн оролдооны бол юу байсан шүү дээ. Чин сэтгэлээсээ инээмсэглэцгээ урайны лого байсан. Тэгээд өнөөдөр бас монголчууд UBS лүзхийн ирээд сэтгэл ямар байна? Оо гоё байна. Тэгээд одоо баг хагас ч дуулсан. Отгоо ихтэйгээ уулзсан маш их баяртай байгаа. Тэгээд бас насаагчдыг тэгээд манай сургуультай харилцаа ирсэн. UBS лүзхийн болоо үзэгчтэй маш их баярлалаа гэж хэлхийг маш их хүсэж байна. Одоо солонгосоор бол сайн ярина үст. Үгүй тэгэл мэдэх яг үдсэн тэгэл яг ойр зурд ашигладаг юмуд бол ярина тийм. Тэгэл одоо солонгосоор монголчуудтайгаа нэг мэдчихлээ. Тэгвэл ээж аав нь одоо харж байгаа шүү дээ. За. 안녕하세요. 전 어도엘입니다. 전 17살입니다. 만나서 반갑습니다. 만나서 반갑습니다. За одоо бас завсарлага. Гэхдээ та бүхэн ингээ харах юм бол энэ дотор бол та Монгол оюутнууд байгаа. Тэгээ би ингээ ирсэн чи юу илээ яасан бэлээ төөрчөөг байгаа даа ч та гадаад оюутнууд л ах хэвээр гэсэн чи ер нь Монгол оюутнууд маань Солонгос гадаад оюутан болоод эзэгнийх нь төрсэн байгаа юм байна. Тэгээ тун удахгүй хоолн дээр бүгднтэй нь уулзах байх гэж найдаж байна. Тэгээ манай Монгол оюутнууд хонжуу дээр л их шилдэг оюутнууд байсан. Халин дээр манай Монгол оюутнууд хаан давхиж яваг хэдүүлээ удахгүй мэдцгээх болно. Одоо хоёр маань ямар ч байсан их сайн байгаа. Ганц ч улираагүй гэхийг боддог. Их амжилттай л сурж байгаа юм байна тийм үү?
Тийм. Арай дуулна эз. Орой дуулна. Тийм. Тэгээд Солонгос дуу сурсан. Солонгос дуу сурсан. Тэгээд Солонгос дуугаар орж ус тэмцээн гэснэг орсон сургуулийнхаа. Хип-хопд орсон гэсэн үг үү? K-pop star орсон л та тийм гэхдээ бас харин одоохондоо арай л хариу гарааг байгаа. Хатим их сургуулийн оюутнуудын дунд хавьяаснуудыг тодруулахад манай од баяр бас 1-р байранд орсон гэж сонссон. Баяр хүргье. За энэ бол Монгол оюутнууд ингээд эргээд уулзцгаая. Одоо ягаад гэвэл хичээл орж байгаа учраас энэ завсарлагыг бид бүх ашигласан. Одоо баяртай баярлалаа. За маш баярлалаа. Нэг тэрчээ. Халим их сургуулийн тухайд хотод руу байрдаг учраас оюутнууд гадуур байр хөсөж амьдрах нь элбэг мөлий. Сургуулийн орчин нөхцөл аятуухтай, суралцах бүхий л боломжийг бүрдүүлсэн. Гадаад оюутнуудад тавих анхаарал өндөр зэрэг нь давуу талыг бүрдүүлэхин дээр гадны оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт үн төлбөргүй оруулах нь сайхан санагдлаа. 5,000원 갖다 주세요. 5,000원? 2, 가, 도, 먹입니다. 자, 그러면 다시 우리 아까 전에 치킨을 생긴 친구 중에 아주 예쁜 친구 있어요. Монгол оюутнуудад хичээл заадаг. Ялангуяа манай университийн оролцогч од баярын ангийн багш гэж хэлж болох хаа. Хатагтай Ким Дүнсүгтэй уулзуулж байна. Тэгэхээр Монгол оюутнуудын талаар ямар сэтгэлтэй байдаг бол тэр дундаа од баярын талаар сэтгэлээ хаалцгаая. Монгол оюутнууд маш мэрэлттэй суралцдаг. Хэрвээ мэдэхгүй асуух зүйл гарвал тэр дор нь асууж идэвхтэй байдаг шүү. Анх од хоёрыг тэмцээнд амжилт гаргаад тэтгэлгээр суралцж байгааг мэдээг байсан. Надад ангийнхан хүүхдүүд сайн дуулдгийг хэлж өгсөн юм. Ер нь бол манай од баяр бол Universe Best Songs гэдэг Монголын одоо American Idol ч юм уу тийм том хэмжээний тэмцээн байдаг. Тэрний бас их олонний анхаарал татсан юм. Авьяаслаг оролцогч хамгийн бяцхан оролцогч нь байсан. Тэгээ энэ дээрээ бас магадгүй бяцхан оюутнуудын нэг баг те. Юу бусдаас онцгойрох тийм зүйл ажиллагддаг од баяр. Нэг сарын өмнө миний хормын яслал болсон. Тэр хоёр од баяраас хормын яслал дээрээ дуулж өгөөч гэсэн санал тавиад дуртай яаж өвшөөрч үнэхээр ч гоё дуулсан шүү. Манай найзууд болон хамаатан саднуудад их таалагдсан болохоор од баяраас дахиад хормын яслал дээр дуулаад өгөөч гэсэн санал ирэх байх гэж бодож байна. Солонгос хэл тийм хэцүү хэл биш. Сурахад их амархан. Манай сургууль солонгос хэл сурах орчин нөхцөл бүрдсэн сонирхолтой байдлаар сурч болно. Олон орноос ирсэн олон үндэстний оюутнууд суралцдаг учраас хамтдаа сурахад амархан байдаг юм. Оюутнуудын хувьд хоол чухал. Тэр тусмаа хүний газар эдээшгүй байгаа монгол оюутнууд хоолндоо ихэд анхаардаг. Халим их сургуулийн хувьд хоолны зэсээ байнга өөрчилдөг нь манай оюутнуудад таалагддаг гэж байлаа. Оюутнууд их завсарлагаараа бөөндөө хооллож, эргээд бие даалт болон хичээлээ өргөжлүүлэн суралцдаг байна. Бүх зүйл нэг дор учраас цаг гарцдах, 6 цангид хэд их цаг зарцуулна гэсэн ойлголт бараг байхгүй. Энэ нь ч сургуулийн үр дүнд сайн нөлөөлдөг байна. За манай оюутнууд бол иймэрхүү байдлаар хоолоо эзэн энэ тойрон болов оюутнууд байна. Тэгээ энэ хавьд байгаа монголчууд бол физик курсын оюутнууд, үндсэн ангийн оюутнууд нас тустай байдаг. Тэгээ манай од баяр насан буян оюун чи өнөөдрийн нэвтрүүлгийн гол багтрууд шүү дээ. Хоол ямар байна? Хоолндоо ер нь тасч гэнэ угаасаа ийм хоолн дуртай байсан манай од баяр чи. Ер нь халуун талтай хоолн их дуртай. Тэгээд угаас тасцсан байсан хоолыг одоо юу гэх үү те. Идэж чаддаг юм чинь тэгээд эдгээрээ идээс байжсан. Одоо манай энэ цааны газар чинь тусдаа бүгдээ ийм өөр компани тийм хоолны газруудтай дотроо. Тэгээ энэчнээс яг одоо тэр компанидыг сонгоод тэгэж авч хоол ажилладаг. Ямар айтайхан юм бэ? За манай насан буян одоо ич угаасаа хангук сарам хоолн дуртай юм байна шүү дээ тий. За манайхын насан буянгийн хоолндоо хэрэг тасч чинь ер нь ямар нэг асуудал байсан уу яриад хоол ундны талтай Асуудал байхгүй. Ягаад гэвэл бас Монгол ахтаа нөгөө монголчин бас солонгос хоолын ажил зөндөө штэ. Хаяа бас яг гоё орж шүлмүүд их аягүй дуртай байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол нас зогцох гэсэн асуудал бол гайгүй ямар ч асуудалгүй. Тэгээд ерөнхийдөө жоохон хөнгөн
хол учраас надад их аятайхан санагдсан. Тэгээд дуртай идэж байгаа. Сайхан олцоогоорой. За тэр залуучтай хин гэдэг залуу бай. За ямар ч гэсэн танилцээ хин бэлээ? Баясгалан гэдэг. Баясаа энэ дээр тэр удаж байгаа юу? Насан буянтай зогссон. 2 сар орчим л болж. Ямар хаанаас одоо яг энэ хайлын сургуулийн мэдээллийг аваад анх ирсэн бэ? Тэгээд телевиз радиогоор сонсоод тэгээд таньдаг хүн маань надад санал болгоо тэгээд ингээ ирсэн. Одоо хэр удаж байгаа вэ? Одоо сар 15 хоног. Солонгос хэл хэр сурж байна? Ер нь сайн. Тэгээд орчинд нь орсон. Тэгээд солонгос хэлнээс гаднаас өөр хэл аюул давхар сурж байгаа. Өөр газраас ирсэн хүмүүстэй нэг анги болсон болохоор манай анги чинь жишээ нь монгол хэл сурж байна, араб хэл сурж байна, англи хэл сурж байна. Тэгээд солонгос хэл сурж тэгээд баг-багаар сураад яваад. Сургуулийн давуу тал. Сургуулийн давуу тал гэх юм бол манай сургуулийн номын сан бол аюул сайн номын сантай. Энэ мөнхөөс гээд соёлын хичээл аюул их үзүүлдэг. Монголын сургуулиудаас авч давуу тал нь гэх юм бол гадаад оюутнууд аюул сайн харж үзэн тэмхийн дурсгалт газруудаар явж үздэг тийм аюул тийм гоё сургуулаа тий. Хааштай чи үнсэн ангид орох юу хүсэж байгаа юу? Байгаа. Би Монголд татвар небогоор сурдаг байсан. Одоо энэ бизнесийн удирдлага магистрийн хамт сурах гэдэг ингээд ирсэн ба. За орой иргэн уулзъя. За баярлалаа. Монголоос ирсэн сургаар Монгол оюутнууд манд гэрээхэндээ мэдчилгээ дэвшүүлэх, бидэнтэй уулзах хүсэлтэй байсан дамжиггүй. Хинэд очсон учраас зарим Монгол оюутнуудтайгаа хараахан уулзаж амжаагүй. Ингээд Монгол оюутнуудын сэтгэлдлийг хүргэе. Үзэгчтэй хайлын сургууль суралцж байгаа Монгол оюутнуудтай уулзуулах цаг ирлээ. Тэгэхээр манай оюутнуудын хувьд бол ихэвчлэн энд байгаа оюутнууд бол хэлний курс суралцж байгаа. Ирээд нэг их удаагүй ийм оюутнууд байгаа. Гэхдээ зарим нь бол гэр орноос санаад мэдчилгээ дэвшүүлмээр байна гэж байгаа баясаагаас өсөлөө тийм ээ. Тэгээ бүгдээрээ халуун кофе уунгаа монголчуудтайгаа мэдчилээ. Тэгээд энэ цахаасаа өсөлөөд өөрсдөө танилцуулъя. Мөнхцөл хийдэг. Хэр удсан бэ? 9 сар болж. Эцэн дэвш гэдэг одоо 2 сар боллоо. Мөнх туяа. Бас 9 сар боллоо. Байгаль 6 сар болж байгаа. 6 сар болцоод их орон руугаа буцаад өнөөдөр ирсэн гэсэн үү? 7 онцод буцаж ирсэн маа. Өнөөдөр яг одоо л бараг хитгэв юм ирсэн байна. Байгаль бол Монголын хүйтэн цаг агаараас ирсэн байх нэ. Мэд үг юм лээ. Буй. Тэр удаж байгаа. За. Хэлний аль шатанд явж байгаа юм? Сурч. Удахгүй тэгээд тэгвэл үнцэн оюутан болох юм дээ. Ямар мэрэгчлэр сурах гэж бодож байна? Ойлэрсэн. За энд хин бэ өөрийгөө танилцуулахгүй юу? Одоо ирээд тагас жил болж байна. Тий. Насаа байна. Ирээд 2 сар болох гэж байна. Хин бэлээ баясаа чамд тийм шүү дээ. Золбоо. Ирээд 2 сар. What's your name? Where are you from? I'm Carol and I'm from Tanzania. Carol, Танзаниагаас ирсэн байна. За одоо ингээд 1 4 5 6 7 8 9 10 оюутантай би ярилцлага хийж байна. Тэгэхээр танаа халиын сургуулийн онцлог нь юу юм? Та нарт таалагдсан тэр зүйл нь юу байдаг болоо? Байглаас эхлэе гэж бодож байна. Нэг соёлын хичээл нь ирээд таалагдсан. Солонгос орноор ингээд аялуулаад ирсэн үзэж харах юм шиг. Тэр нь юу нэг илүү таалагдсан. Тэгээ бас багш нар нь нэг гоё штэ. Яг хичээлийг яг ингээд ойлгохгүй байлаа ч гэсэн яг ойлгохыг ингээд бүр ингээд хүсэл ингээд зааж байна. Тэр нэг гоё. Бид нэг конжу урлагийн их сургууль дээр очсон л доо оюутнууд нь тийм ер нь бол дотоод үйл ажиллагааны тийм цэрэгчлэлтийн байдалтай байсан. 1-р курсын 2-р курсын ах ихч нартай заавал мэдлэх ёстой ч гэдэг юм. Тэгэхээр танаа сургууль дээр ер нь тийм хүйзүүлээд гоо мөхтэйгийн тухайд сонслоо. Манай сургуульд бол нэг тийм байхгүй. Яг айгүй чөлөөтэй харьцдаг юм уу те. Тэгээд айгүй тусалдаг. Одоо анх ирж байгаа хүмүүстэй ингээд дараагийнх нь өртөн бас хүмүүстэй туслаад дэмждэг. Монгол оюутнууд хэр их байна? Би сонсохдоо 51 оюутан байна гэсэн үндсэн анги болоод хэлний курс. Тэр монголчууд уул нэлээх байд гэсэн сүүлийн үед нэлээд цөөрцсөн юм уу да? Энд нэлээх байж байгаа. Одоо ер нь байгаас бид тэгэл дахиад нэг хэдэн монголчууд байгаа. Ер нь энэ сургуулиасаа гадуур оюутны байраас гаднаас өөрснөө
байр түрээслээд амьдрах боломжтой гэсэн тий. Тэгэхээр мөнх цөлөө хувьд ер нь яг яаж амьдарч байна? 9 сар болсон гэсэн тийм үү? Ингээ мөнхтэй тэр хамтдаа татвар байрлуулж ингэж байгаа. Татвар арнах юм бол яг нь Монгол хаалга идэхийг хүсдэг. Тэгээд одоо бид нар тэр нөө татвар арнах хийж идэж чаддаг байхгүй юу? Тастай байрлах харуулаа ингэ чөлөөтэй. Тэгээд битээрээ бид бол одоо тэгэл татвар арилсан гэж байгаа. Ер нь байхгүй юу? За хоёр мөнхөө олвол ерөөсө тусдаа гараад тий хоёрын өвчтөд байгуулад хоол хийж иддэг болсон байна шүү дээ. Монгол хоолоо хийж иддэг. За мэдээж гэр орноосоо хоол 1 хоногч байсан, 7 хоногч байсан, 1 жилч байсан, 4 жил байсан ч гэсэн аав ээжээсээ хоол хүний нутагт байна гэдэг бол асар их төвчээр эргээд бас сансан сэтгэл дотор огчлолт бол байдаг шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр баясаа түрүүнээс хойш би мэдчилгээ дэвшүүлнэ л гэж нүдэрээ хэлээд байсан байхгүй юу? Тэгэхээр одоо чамд энэ боломжийг олгоё. Уулж болно шүү дээ бас. Яа тэгээд Дархуул аймгийн Шарангол цугаа ээж аав тэгээд хамаатан садан тэгээд бүх найз нөхөдтэй удахгүй болох уус томсны баярын ой мэндийг энэ завшааныг ашиглаад өргөчээ. Тэгээд найзуудтай ер нь гэр бүлийнхэнтэй бүгдэнд нь хайртай шүү. Хүн сайн хүн болоод ичнаа л гэж хэлээ. За өмнө нь ямар хүн байсан байх нь вэ? Өмнө сайн хүн байсан. Сайн улам сайн болохын төлөө хичээж яваа. Тэгээ Монголын шинэ сайн боловсон хүчин болохын төлөө хүний нутагт ирээд аль сайнны төвж аваад мууг нь хаяад ингээл суралцаа явчихлаа. Солонгос орноос солонгосчуудаас соёл уламжлалаас нь харахад юм уу? Ер нь хүмүүсийн харилцаанаас харахад авах юм мэдээж их байгаа хаа. Чиний хувьд солонгосуудын бол айгүй зочломтгоо тэгээд цагийг бол сайн барьдаг болсон би бодсон. Цэвэрч нэмба тийм асуу тэгээд монголчуудтай харьцсан бол монгол хүнийг бол мэдээж гүйцэхгүй л. Гэтэ ер нь зарим юмор бол гүйцэн. Надад гоё санагцсан. Тэгээд айгүй хүнийг бол үнэхээр дээд зэгт нь хүндэлдэг. Бүх юм яг чандлан сэгдэг. Тийм л гэсэн. Манай баясаа бол их хөндлөж байгаа юм байна шүү дээ. Баясагийн цаатлын залууч хин гэлээ. За залбоо бол их залбоотой залуу байна. Тэгээ одоо залбоо энэгээр ер нь нэг тийм солонгос киноны баатар шиг явчихлаа шүү дээ. Тэгээ өмсөн хувцас дээр бие авч явж байгаа байдал нь ер нь бол хангуй сараан байлээ. Тэгээд солонгос охтууд ямар шиг юм бэ? Одоонд харьцаж үзэх бол. Хэд ирээд 2 сар. За. Эхний айл төвшөнд явж байна. Одоо анхны хамтлагийг одоо энэ 28-аас сард тэгээд солонгос хүмүүсийн хувьд бол ер нь туслах. Тэгээд солонгос хотод одоо харьцаж үзэх бол Монгол хотодыг яаж гүйцэтгэх вэ? Монгол хотод зөв юм уу? За өөр одоо нэрээ өгөх юм билээ мэдэж байгаа юм. Хамгийн хүчтэй мэдрэмж сэтгэл төрүүлсэн зүйл юу вэ солонгосоос? Хүнийг яг хүн гэдэг утгаар хөндлөж харьцдаг. Солонгосчуудын тэр чанарыг хамгийн их таалагддаг. Тэгээд ер нь багш нар айгүй таалагддаг. Яг тэр хичээлийг ингээд ойлгохтол ингэж хамаг сэтгэлээ зориулж заа гэх юм амар таалагддаг. Ирээд хэр удаж байгаа юм нэрээ? Аль иддэг хүүхэд вэ? 3 хүүхэд хамгийн бага. Тэг жоохон тийм их харц харагдаад байгаа. Ээж аваагаа санаж гин үү? Санджаа тэгээд ярахаар тэгээд уйлах гэдэг шүү. Одоо ээж аваа хоёрыг хараад миний охин одоо зэндээ юу гэж хэлэх бол яах вэ гэж харж байгаа шүү дээ. Ээж авдаа хандаад. Ээжтэй амар хайртай шүү. Ээж хайцыг харилна. Ээжтэй амар хайртай. Мэргэжлэр сурах гэж бодож байгаа. Шүдний юм чинь. Сургуульч угаасаа үндэслэгч нь мэдхүү та нар нэрийг мэдхүү мэн үү? Хөндөгсөн гэдэг хүн байсан гэсэн. Тэгээд халигийн сургууль хэдэн жилийн түүхтэй мэдхүү? Сургууль нь 30 жилийн түүх. За онцгой. Одоо хоёр онцтой авлаа. За ингээд юу номын сангийнхын тухай асууя л да. Хичнээн ном байдаг болоо. Систем мэдгүй. Гэхдээ Солонгос улсын сургуулиуданд нэлийн дээгүүр өртөө номын сан. 6
550 мянган номын сангийн номын фонттой гэсэн шүү. Тэгээд үнэхээр гоё сургууль сурж байгаа юм. Та нар энэ сургууль сурж байгаагаараа бахархах хэрэгтэй. Монголчууд яг одоо та нарыг үзээд ээж аав нь хараад миний охин, миний өвөө энэ сургуульд ингээд Монголоо төлөөлөд илүү их одоо эрдэм мэдлэгтэй болоод эргээд ирнэ гэсэн чинь хүсэлтэй байгаа. Тийм болохоор бүгдээрээ монголчуудтай хандаад нэг гоё дуу дуулъя. Ягаад гэвэл энд университийн бүхэл бүтэн хоёр оролцогч байна. Тийм биз дээ одоо яриа. Ямар дуу дуулах вэ? Насаагч гэсэн. Насаа. Та сайн мэдгүй байна. Тэр бөөнөрөө мэддэг нэг гоё дуу дуулъя. Өнөр ямар дуу дуулмаар байна манайхан. Үсгүй хүний хоолойны хөө үендүний уянгтай билээ бүрд хорвоо тихлээрээ чимсүний уянгтай билээ бүэ хорвоо бүгдэр бүэ илэг бүдэн исяоя Хорвоо бүгдээр бүвэ их мэндэ дэгсгэндаря. За баярлалаа. Ээж байгаа сонсон сэтгэл, их нутгаа сонсон сэтгэл манай оюутнуудад байна. Байгаа нь энэ дуугаар мэдрэгдлээ. Тэгээд утгагүй Монголдо уулзах байхаа. Universe Best Songs тэмцээн оролдооныхаа ялагчдыг төлөөлөөд энд бас суралцж байгаа та хоёртаа маш их баярлалаа. Бахархаж байна. Манай од баяр бас олон амжилтыг дагуулахар зүйлүүдийг бас жижигхэн байдлаар хийсэн мэлээ шүү дээ, тий? За одоо ээж автай хандаад юу ч хэлэх үү? Нөгөө гала концертны тайзны ард нэг яриа өгчээсэн шүү дээ. Баяжчих нь барахгүй томорхон тодорхой. Тэгээд бас нэг юм хэлгээд Солонгост ирэхдээ тэгээд World Korea гэх хэмээх компани маань UB намайг явахад UB телевизийг дуудах уу гэд хэлжсэн. Тэгэхэд би нэг үг хэлжсэн. Чимээг өхөн шиг яваад дуу шугантайхан шиг ирья гэд би хэлжсэн байхгүй. Тэгээд тэр хүслээ аль болох биелүүлэхийн тулд одоо бол сураад тэгээд хөгчөөд өөрийгөө аль болох чадах чинээгээрээ яг хэр хол явж чадхаа мэдхийн тулд би ингээд ирсэн. Тийм болохоор сайн мэрэлттэй хичээнэ гэж аав ээж өстөө хэлье. За баярлалаа. Та нартай амжилт хүсье. 감사합니다. За манай Монгол оюутнуудтай их тогтно байдаг. За анхан шатны левелд явдаг оюутан гэвэл Carol буюу Танзаниас ирсэн юм оюутан байгаа. Тэгээд Монгол оюутны талаар ямар сэтгэлтэй байдэн бүгдээрээ хамтдаа сонирхох гэж бодож байна. Сайн байна уу? Сайн байна уу? Өөрийгөө танилцуулахгүй юу? This first. Намайг Carol гэдэг Африкийн Танзаниас ирсэн. Би энд ирсэндээ маш их баяртай байдаг. And Ялангуяа Монгол найзуудтай болсон доо. meet our friends, Mongolian friends. Солонгост ирээд хэр удаж байгаа вэ? Би Солонгост ирээд 11 сар болж байна. 11 months now. Хөөх 11 сар. Энэ ч урт хугацаа шүү тийм үү? I have to say it's a little bit long time, right? Тийм шүү. Kind of. Did you learn English? Солонгос хэл сурч байгаа юу? Yeah. Тийм ээ. Солонгос хэл сурч байгаа. And it's so funny. Маш их and I хөвгөлтэй like байдаг it. I'm учраас их enjoying it. дуртай. Okay, so what do you Монгол оюутнуудын талаар юу гэж боддог вэ? Юугаараа онцлогтой байна? Би тэдний нэгдмэл байдал дуртай. They live. They Тэдэнд их live in хайртай. unity. They love. Тэднийг энд байгаад маш их баяртай байдаг юм. Би биедээ их тусалдаг, маш сайн хүмүүс гэж боддог. Ready to help each other. And Хүмүүстэй их сайхан харилцаатай байдаг юм. they have a pure heart. Жишээ нь би өнгөт хайртай. Other people. Like I'm black. Гэсэн хэдий ч надтай чөлөөтэй сайхан харилцдаг шүү. Them and I'm feeling happy. Right. So I think they really love. Миний бодлоор тэд нар чамд маш их хайртай. I wanna get some intro from you and Солонгост цагаа сайхан өнгөрүүлээрэ амжилт хүсье. Thank you very much. thank you. Okay. Оюутны байр тухтай, Хонжин урлагийн дээд сургуультай харьцуулахад орон зай ихтэй. Оюутны хотхон дотроо байрладаг учраас хамгаалтын тал дээр санаа зовох асуудалгүй. Ингээд насан буянгийн оюутны байраар зочлохой. Одоо насан буянгийн амьдардаг оюутны байр руу орё. 507 дугаартай. Хей. За.
хурж яваа. Цаа хурж яваа. За манай насан буянгийн амьдардаг байр нь олъё. Конжутай харьцуулах юм бол нэлээд том цайд байх шиг байна миний бодлоор. Тийм үү? Тийм нэг иймэрхүү оюутны байранд амьдарч сурч байна да. Энд бол ингээд орон байна. Энд хичээлээ их боломжтой. Хоол их тусдаа мэдээж өөрөө угаалгын өрөөнд тусдаа байгаа хэ. Тийм тусдаа тэгээд доор нэг давхарт нөгөө нэг хоолоо хийдэг тусгай өрөөтэй. Тэгээд хоол хийхээр бол бүгдээ доош юмаа зүгээр очиод хамтрал хоолоо гэж хэлнэ. Оюутны байранд байснараа давуу тал нь юу вэ? Ер нь жоохон нөгөө нам гүм тэгэл хичээлээ хийсэн ч гэсэн бас яг ингээд өөрөө тусгаарлагдаад хичээлээ тийм. Конжутер бол зурагт үзхийг бүр хоригдсан юм лээ. Танад бол доор бол бөөнөр зурагт үзэж болох юм байна. Тийм. Гэтэ зурагт үзэх цав одоохондоо надад байхгүй байгаа. Хичээлээ тарж ирээд хичээлээ даалгавраа хийгээл хаардаг шүү дээ. Тийм. За. Ер нь бол миний бодлоор оюутнууд маань бас яг сурах орчин нөхцөл нь хангалттай бүрдсэн юм шиг санагдаж байна те. Та нар одоо энд бол ерөөсөө сурах гэж ирсэн хүмүүс. Тийм. Ерөөсөө л тэгээд хичээлдээ явна, ирнэ, унтна. Тийм. Энэ камптай өглөө сургуультаа явна, өдөр нь хичээлээ хийн, оройн одоо фитнес клубтээ явж болно, бас бассейнда явж болно. Сонголт байна тийм. Чөлөө цагаа бас өнгөрүүлэх боломжтой олон зүйлүүд байт юм байна. Тэгээд чөлөө цагаараа бас хамгийн гоё нь юу яа дээ. Энэ нөгөө халимын их сургуулийн нөгөө X-ray гэдэг амьд хөгжмийн хамтлаг байд юм лээ. Тэгээд тэднэртэй саяхан танилцсан. Тэгээд гоё бас хаяа те чөлөө цагаараа бас дандаа хичээлээ хийж суух оронд бас дуулах дуртай юм чи бас дуртай зүйлээ хийхэд бол тэднэртэй очиж бас дуулж байгаа. За ганц хоёр дуу бэлдсэн. Тэгээд бас болно. За баярлалаа. Өнөөдөр орой боломжтой. Боломжтой. За тэгвэл ямар ч гэсэн оюутныхаа байраад ингээд яваад танилцчихээ. Тэгээ орой иргэд уулзах. Окей. Тэгээ. За баярлалаа. Давуу тал нь гэвэл нөгөө Монгол би зөвхөн Монгол хөгжүүлэлтийг оюутны байранд байдаг гэсэн бол одоо ингээд солонгос оюутнууд, тэгээд араб, тэгээд якууд олон орны оюутнуудтай хамт амьдарчаар бас ганцхан солонгос хэлний биш бас зах зугаас нь өөр хэлүүдийг бас судалж чинь найзуудтай болж байна. Тэгээд яг нөгөө нэг дүрм журм бол дүрм журм гэдэг байр суурьтай яг жишээлбэл оюутны байрыг эдийн засгийн хаалт нь бол яг хаана тэгээд яг тэрэндээ л яг захирагддаг. Хүний хүндэл нь яг ингээд яг диктатуртай гэдэг юм яг дүрм сахин хүний хүндэл нь юм ёс журам хүнийг ахмад хүнээ хүндэх гэсэн аюу тийм давуу талтай тэр нь маш их суралцмаар байсан. Хамгийн гэрээ санах би даарах жоохон дуурайгүй. Хэрвээ амар даарах юм бол хамгийн их өөр хүүхдэд бол зарим хүмүүс хүүхдэд нөө хамт ирсэн хүүхдэд жоохон ихтэй хүүхдэд юм уу жоохон үсч мүсэл нөгөө Монгол хоолой санахаар амар ууртай хүмүүстэй би бол тийм юм. Гол нь жоохон хүүхдэн энэ чинь нөгөө нэг Монголын хүүхднээс арай өөр тийм чиглэл зүйлтэй. Тэр нь жоохон өөр юм шиг санагдсан. Жоохон даарах гэдэг. Тэрнээс бол бусад нэг тийм хэцүү зүйл юм байна. Талимх сургуулаар хийсэн аялал бид бүхэн бүхэл бүтэн одоо 30 жилийн түүхтэй энэ сургуулийн байр байдал, сургалтын орчин бүх зүйлийг нь харуулахыг зорилоо. Тэгэхээр нэг өдрийн дотор энэ бүгдийг харуулна гэдэг цаг хугацааны үед боломжгүй. Гэхдээ Монгол оюутнууд маань яаж энэ суралцаж амьдарч байгааг харуулснараа бид нараас талимх сургуультай үзэгч та бүхнийг илүү дотн танилцуулсан болов. Тэгээ өнөөдрийн сэтгэлгүүл дүүрэн байна. Тэр дундаа бас манай хөтлөгч Амраа сэтгэлээ хэлснээр энэ удаагийн аяллыг бас ямар нэгэн байдлаар тодорхойлох болов гэж бодож байна. Үзэгчтэй ямар ч гэсэн конжук сургуулийн Монгол оюутнууд маань хэрхэн суралцж байгааг харуулсан бол халимд ирэхэд төрсэн сэтгэл маань илүү өндөр байна. Яагаад гэх юм бол халим бол маш том сургууль байна. Маш олон салбартай бүгднгээр нь орж амжсангүй олон чиглэлээр мэргэжил эзэмшүүлдэг. Тэгээд Монгол оюутнуудаараа яахын аргагүй бас л бахархсан. Тэгээд үнэхээр мундаг сурд юм байна гэж багш нар нь хүртэл хэлжсэн болохоор яахын аргагүй дахиад конжук биш энэ ч ярээс. Би ихлэ конжук сурыг гэж маш их хүсэжсэн бол 100% итгэлтэй байсан бол халимд ирэнгүүт за ер нь энэ 100% байтаа 200 300%-ийн суралцмаар яагаад ч юм санагдаж байна. Орчин нөхцөлийн хувьд үнэхээр гайхалтай бүрдсэн. Оюутнууд сурахгүй байхын аргагүй тийм сайхан орчин байна. Сэтгэл үнэхээр гайхалтай. Манай нас
Тэгсэн бо ингээд бид нар бас холоос те университетийн оролцогчдыг to be or not to be-ийн оролцогчдыг хэрхэн аль суралцж байгаа вэ гэдгийг гол нь үзүүлэх гэж бас ирсэн зорж ирсэн. Өөрөөр хэлбэл тоо хоёрыг зорж ирсэн хүмүүс аахгүй юу? Тэгээд бид хоёр чинь баярлаад л мөрөөдөл биелдэг юм гээд. Өглөө алгасан юм шүү дээ. Та хоёр л яарад тэр нөгөө нэг сургуулийн нөгөө оюутны юу байрлуу. Тэгээд баяртай байна. Тэгээд сонсчод ирнэ гэдгийг мэдчихэж өтөө чинь бас сэтгэл догтлол хүлээгээл өглөө бас би хичээлдээ явдаг цагаасаа илүү их тусаж өөрийгөө бэлтлээ одоо бас гарахын хэмжин гэж бод зургатаар гарахын хэмжин гэж бодоод хамгийн гоё зүйл нь солонгосынхаа одоо нөгөө соёлын хичээлд авч явдаг нөгөө солонгосыг цаагаараа ингээд солонгос орноос сурталчлаа дээрээс нь оюутнуудад одоо бие биентэйгээ танилцах тийм нөхцөл болцоог бүрдүүлдэг. Ер нь бол гадаад оюутнуудаа маш их анхаардаг юм шиг надад санагдсан. Тэр нь надад маш их таалагдж байна да. Тэрээс гадна бакалавр сурах юм бол 50% хөнгөлөлттэй, за мастер сурах юм бол 70% хөнгөлөлттэйгээр тэтгэлэгт хамрагдаад суралцах боломжтой гэж байна. Тэгэхээр ер нь гадаад оюутнуудад асар их боломж байгааг харуулж байна л да. Тэр дундаа Монгол оюутнууд манаас энд шилдэг оюутнуудын тоонд орж байгаад нь би бас үнэхээр бахархж байгаа. Манай одоо 90% хувьд нас балчир 17 настай хэдиж энд бас сураад солонгос хэлээ маш сайн суралцаад энтхийн сургуулийн тэмцээнд нь ороод 1-р байр эзлэмгцээ 500 мянган вооны шагнал аваад ээж бүрээ хувцалсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд ямар сайндаа тусдаа гарцсан амьдарч байгаа гэж байгаа тий. За сэтгэлдээ ярэ. Анхын ирэхэд бол эхлээд би их баярлаагүй. Яагаад ч юм би ингээд зүгээр гэрээсээ холцсон гэж бодоод тэгээд маш гонхтой байсан тийм. Тэгээд шөнө нь унтчихтаа жоохон нэлмэс туссан. Тэгээд сүүл рүүгээ тэгээд 7 хоноо сарын дараа гэдэг ирэнгүүтээ бараг л өөрийгөө бараг Монгол гэдгийг мартаад бараг солонгос хүн шиг амьдарч идж байгаа хоолыг идэн тэгэл яг амьдарч байгаа амьдралаар нь хамт амьдрна гэдэг чинь тэгээд үнэхээр дассан. Одоо бол тэгээд гэрийнх нь яг үнэ хэлгээд нэг сайн санахгүй л юм шиг. Одоо тэгээд айгүй гоё байгаа. Тэгээд сайн сурж байгаа багш нарынхаа ачаар маш сайн сурж байгаа багш нар маань тэгээд намайг үнэхээр тэмцээн орж байгаа үед манаас үргэлж тусалдаг. Намайг үргэлж дэмждэг. Манай Сокаг гэдэг энэ багш маань ч гэсэн маш их сайн тусалж дэмждэг байгаа. Тэгээд үнэхээр их баяртай байгаа. Тэгээд бас өөрийгөө хөгжүүлэх ямар нэгэн ингээд сургалт тэгээд юм болгоод би явахыг маш их мэрийдэг учраас тэгээд явж байгаа. За ингээд одоо 90% бол энд хурминд багшаа хурминд хүртэл урагдаад дуулцсан. Дахиад багшийн найз нь хурминдаа урьдсан. Ийм амжилттай явж байгаа. Хурминд дуучин болсон байна. За бид хүн халимын их сургууль дээр хүлцэн ирээд University of Wisconsin-ийн 2-р байрын эзэн насаатайгаа уулзаад байна. Тэгээ насаа маань мэдээж Монголд байхдаа дуугаач дуулж байсан, Солонгос дээрээ тарийн нутагч байгаа ч гэсэн бас дуугаа дуусаар байна. Тэгээд халимын их сургуулийн 30 жилийн түүхтэй X-ray хамтлаг яг одоо яг энэ өрөөнд бэлтгэлээ хийдэг юм байна. Тэгээд X-ray хамтлагийнхантай хамт насаа манаас гахалтай дууллаа. Дөнгөж сая Rihanna-гийн Umbrella-гаас гоё дуусныг та бүхэн бас хэсгийг сонсон бах гэж бодож байна. За X-ray хамтлагийнхан чамд хэр санагдаж байна? Ер нь халимын их сургуулийн оюутнуудын одоо хэр авьяастайг бас анзаараа харсан бах гэж бодож байна. Тэглгүй яг уу. Мэдээч дууга орхихгүй ш тааш явсан дуулна. Тэгээд X-ray-гийн хамтлагтай анх манай нөгөө хэлний сургалтын нөгөө багш нар байна. Хамтраад ингэж яваач гэж хэлсэн. Тэгээд танилцаад ингэж хамтран бэлтгэл хийхэд аюу гоё байгаа. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө амьд юм гэдэг чинь аюу гоё. Тэгээд амьд хамтлагтай ингэж дуулах өөрөөж би угсаа аюу дуртай. Тэгээд аюу өрмөцсөн нэг бөмбөр байгаамаа. Ер нь X-ray хамтлагийн хэдэн хүний бүрэлдэхүүнтэй юм бол одоогийн байдлаар бол 2 хүн нэг гитар, акустик гитар, нэг нь бол бөмбөр тоглож байна тий. Хэдэн хүн бол 4-5 хүний бүрэлдэхүүнтэй гэсэн. Тэг яг нөгөө нэг бид нөгөө дууга бэлтгэхдээ акустик байдлаар дуурайгуул илүү зүгээр юм болов уу гэд бэлдсэн байхгүй юу. Тийм тэгээд одоохондоо тиймэрхүү л байна да. За одоо ямар дуу дуулах гэж байна да? Ямар дуу бэл? Одоо нөгөө Adele-ийн Someone Like You гэдэг бэлдсэн. Тэгээд ямар ч гэсэн өөрийнхөө нэг дуулъя. За ямар ч байсан Someone Like You хэрхэн дуулахыг бүгдээр хүлээн аван сонсохоос гадна хамтлагийн гишүүдтэй танилцах болно. Үүний дараа мэдээж манай Од баяр маань та бүхэнд бас гоё доонууд хүрэхээр бэлдсэн байгаа хаа гэж бодож байна. Эхлээд бүгдээрээ дуугаа хүлээн сонсъё.
сүүлийн үед Infinite хамтлаг үнэхээр мод болоод байгаа. Одоонууд нь хит болоод байгаа гэж сонссон. Хэрэг сонсож байна. Уусаа миний шүтээ юм болохоор би маш их сонсдог. Тэгээд маш их дуртай бүх дуунууд нь үнэхээр гоё болохоор энэ дуу сонгосон. Тэгээд энэ дуу сонгосон байгаа. 2 сар л Солонгос хэл сурсан мөртлөө дуудлага нь ямар гоё цэвэрхэн байна. Тэгээд 2 сар сурсан ирнэ. Бас үгээ цэлж амжаагүй юм шиг байна, тийм ээ. Дандаа англиараас галилаа бичсэн байна. Тэгээд хэдийгээр сайн сураагүй ч гэсэн хэллэг нь их мод сайн байна штэ. Магадгүй. Тэгээд одоохондоо бас яг энэ дууны утгыг ойлгож чадаагүй учраас тэгээд солонгостэй маш сайн сурах юм бол энэ дууг тэгээд ус цасаар нь дуулнаа. Тэгээд нэг юм сонирхолтой зүйлийг сонссон. JYP Entertainment-д орох бас боломж нэгдээд байгаа гэсэн. Энэ талаараа бас дэлгэрэнгүй яриач гэж хүсэж байна. Ягаад тэгэхээр K-pop сонирхогч залуучууд маань JYP Entertainment за ер нь олон entertainment-ийг таньдаг, мэддэг байгаа. Тийм тэгээд JYP Entertainment-ийн аудишнд ороход эхлээд санаачгүй байсан юм аа. Facebook ингээд зүгээр шалгаад үзчихсэн чинь арай JYP-ийн аудишн гээд гарч ирсэн 11 сарын. Тэгээд тэр нэг үзэж байгаа. Тэгээд 11 сарын 18-нд болно гээд тэгээд үзээд тэгээд 18-нд очиод нэг зүгээр нэг одоо нэг турших маягаар үзье очиод тэгээд үзээд шүүгч нартай нь уулзаа тэгээд дуулаад яасан сүлд нь бүх оролцогч бүгд дуусны дараа намайг өвлтээгээд тэгээд одоо студид зураг авах юм уу тэгээд бүжиглүүлсэн. Бүжиглсэн. За өстө бүжиглсэн мэдхгүй тий. Тэгээд дуу бол сайн байсан гэж бодож байгаа. Тийм. Оо ямар тэгээд энэ Canis Mine гэдэг дуу дуусан уу? Ямар дуу дуусан? Аагүй яг нөгөө нэг одоо энэ халимын тэмцээн дээр дуулж ирсэн нэг дуу дуусан. Hogak гэдэг дуучны Apuda гэдэг дуусан байгаа. Тэгвэл хамтынхантайгаа энэ дуу бэлдэж амжсан байгаа. Харах амжааг байгаа. Яг миний дуулах дуу болохоор миний дээр дуусан дуу болохоор нөгөө нэг баллаад одоо монголоор бол нэг уянгын хэлбэртэй дуу. Тэгээд манай X-ray хамтлаг маань болохоор амьд өвчмийн хамтлаг rock band хамтлаг болохоор арийнхандаа бас зогсож өгөхгүй байсан. Тэгээд ингээд энэ талаар сэдвэр ярихаараа үзэгчид маань за ер нь тэр JYP-ийн мондог хүмүүсийн өмнө манай Одго маань хэр дуулсан бол ямар дуулсан бол гэж бодох бах. Тийм учраас тэр дуусан дууныхаа нэг бадгийн ч юм уу нэг эхэлтэй. Окей. Тийм үү. За. Оо чи. За ингээд ямар ч гэсэн Откотойгоо хоёлаа өнөөдөр хослоод за бэлтгэлийн байран дээр би бас ирснээр бас энэ хөгжмийнхантай сайн танилцах болно. Тэгээд мэдээж дуучин хүн гэдэг бат. Жил ер нь хасч сарна те хэлний бэлтгэл. Гэхдээ би цаашдаа бас өргөжлүүлнэ. Бэлтгэлөө. Тийм. Өргөжлүүлэлт сураад X-ray хамтынхантай илүү дотн болоод сайхан уран бүтээлүүдийг гаргаарай гэж амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Ийхүү халимыг сургуулаар хийх бидний аялал богино хугацаанд хэдий ч олон зүйлийг үзэж харж мэдэрсэн сайхан сэтгэлдтэйгээр өндөрлөх гэж байна. Энэ сургуулийн тухай мэдэж амжаагүй олон сайхан зүйл байгаа нь дамжиггүй. Гэхдээ л бидний аялал өдөрч танд болоод тэнд суралцж байгаа олон монгол оюутнуудын гэр бүл ар гэрийнхэнд сайн сайхан мэдээ болон хүрсэн гэдэгт итгэлтэй байна. Эрхэм үзэгчдээ бүгд найрамдах Солонгос улсын халимыг сургуулаар хийсэн бидний аялалд үүгээр өндөрлөж байна. Universe Best Songs наадмын үеийн шилдэг оролцогчдын суралцдаг Солонгосын шилдэг сургуулийн аялалтай хамт байсан та бүхэнд баярлалаа. Маргааш бидний нэвтрүүлэг бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотод хийсэн аяллаар үргэлжлэх ба Солонгосын K-pop урсгалын шилдэг хамтлаг дуучдын оролцсон Walk with the Stars тоглолтоос хийсэн албан ёсны сурвалжлага хийгээд хэлэл мэдээллийн байгууллагаар хийсэн сонирхолтой нэвтрүүлгийг хүргэх болно. Эрхэм үзэгчдээ халимыг сургууль суралцж байгаа монгол оюутнуудтай ингээд
Халим их сургуулаар хийсэн аялал маань үндсэндээ өндөрдөж байна. Бид үзэгчтэй манай UBS телевиз Монголын мэрэгч байгаа өнөөдрөө сайхан маргааш цуврал нэвтрүүлгийн маань хэлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаад манай нэвтрүүлгийн зочноор Монголын мэрэгний сорилт